Ажлын хэсгийн дарга болон ажлын хэсгийнхэнд баярлалаа. Маш чухал асуудал. Сая бас ажлын хэсгийн дарга өөрөө хэлж байна. Ажлын байрыг нэмэгдүүлнэ, орлого нэмэгдүүлнэ гэх мэтлэнгийн. За миний мэдхийн бид энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг 90-ад оноос хойш ярьж байгаа. Улсын хөгжилд маш чухал гэдгийг бид бүгдөө мэдж байгаа. Орон нутагт олон сумдуудад янз бүрийн түвшний жижиг дунд үйлдвэрлэл байгуулах алхмууд олон жилийн туршид хийгдсэн. За Бадансүрэн даргын нэг бол өөрөө аймгийн дарга байсан маш сайн мэдж байгаа. Тэгээд дампуурчдаг. За нэг ноос угаая гэдгүү, эсвэл арьс шир боловсруулах гэхүү, за эсвэл одоо нэг талах энэ төр хийх гэхүү ингээд янз бүрийн хэлбэрээр жижиг дунд үйлдвэрлэлүүдийг байгуулж үзсэн бидэнд ариун их туршлага бий. За одоо ингээд сумдаар яваад үзэж яхад тэр жижиг дунд одоо байгуулж исэн жижиг дунд үйлдвэрлэлүүд маань ихэнх нь бизнесийн цаашаа явахгүй болоод хаалгаа барьсан байдаг. Маш түгээмэл. Одоо сум болгонд очиод одоо өнгөрсөн 20-30 жилийн түүхэнд ямар жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хэн байгуулж яагаад одоо тэр бизнес нь зогсчоо гэдгийг бид нэр шалтгаануудыг нарийн мэдмээр байгаа. За нэг шалтгаан байдаг. Энэ орон нутгаас дэвшсэн гишүүд бүгдөө мэдж байгаа да. Нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь зах зээл байдаг. За суманд нэг талхны цех бай гэж бодъё. Худалдан авахч байдгүй. Тэгээ хаагдчихдаг. За суманд нэг арьс шир боловсруулах одоо үйлдвэр жижиг дунд байгууллаа гэж бодъё. Байсан их олон сумд байгуулсан. За нөгөөх нь хаагдсан байдаг. Яасан бэ гэхээр нөгөө боловсруулсан арьс ширээ бодлож борлуулах боломжгүй байдаг. Тэгэхээр за мэдээж хот хүрээ газар, олон хүнтэй газар энэ бол нөхцөл байдал нэрээ өөр байх. Тэгэхээр сумын асуудал бол маш төвөгтэй. Сумн дээр орлоготой байх тухай асуудал маш чухал шүү дээ. Тэгэхээр бид энэ худалдан авалтыг нь яаж дэмжиж өгөх ёстой юм бэ? Төрөөс ямар бодлого барих ёстой юм бэ гэдэг асуудлыг л нэг гаргаж ярилцмаар санагдаж байна. За жишээ нь тэр арьс шир боловсруулж байгаа үйлдвэрүүд одоо гадагшаа гаргаж өгөх ёстой юм уу? Илүү том одоо худалдан авагчтай холбож өгөх ёстой юм уу? Эсвэл холбох тэр үе таалгыг нээх ёстой юм уу? Ямар бодлого барьж яаж ажиллах ёстой юм бэ? Ажлын хэсэг энэ асуудлыг миний бодлоор бас анхаарсан болов уу гэж бодож байна. Энэ асуудал дээр бас нэг хариулт авах гэсэн юм аа. За Бадансүрэн гишүүн хариулах уу? Зөв бөмбөчгчүүдэд санал нэг байна. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ зөвхөн энэ хуулийг одоо өөрчлөлт оруулахаас гадна бусад олон хуулиудад бас дагалдаж өөрчлөлт оруулахгүй болохгүй байгаа. Өөрөөр хэлбэл уялдаа холбоог нь хангах чиглэлээр за энд бол өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна л гэж үзэж байгаа. Ер нь бол одоо монопол компаниуд бүхий салбарт орж байгаатай холбоотой нэгдүгээр хүндрэл үүсэж байгаа асуудал байна. За хоёрдугаарт төрийн худалдаа авалтаар дэмжих бодлого гэж байгаа боловч энэ маань хууль эрх зүйн орчны шинжилт болон за энэ дээр одоо тэр үүрэг хүлээж байгаа субъектүүдийн хувьд бол онцгой одоо зохицуулт хийх шаардлага байгаа. Гуравдугаарт нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн одоо нийтийн өмч болох газрын хэвлийн баялаг буюу уул уурхаан одоо баялагийг одоо олборлож энийг одоо ашиглаж байгаа энэ компаниуд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм одоо хуулийн зохицуулт хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл ил тод худалдаа авалтаа зарладаг энэний тодорхой хувь нь орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг гэдэг ийм одоо бодлогын зохицуулт. За мөн аж үйлдвэрийн паркийн манай уянгаа гишүүний одоо ахалсан энэ одоо ажлын хэсгийн зүгээс бол энэ зүйл дээр одоо хилцүүд хийхэд бас гарсан. Тэгэхээр аж үйлдвэрийн паркуудыг бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм томоохон нэг одоо бодлого олгож ингэж уялдуулах одоо ийм одоо чухал шаардлага байгаа. За дээр нь бас нэг хамгийн чухал зүйл нь одоо нарилжийн тухай хууль гэдэг өргөн баригдсан байгаа. Ер нь бол худалдааны чиглэлээр зохицуулт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл томоохон одоо сүлжээ дэлгүүрүүдэд нийслэлдэхэд одоо борлуулалт хийхээр тэр борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг 6 сарын дараа одоо аваач гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл одоо хүнсний болон бусад энэ жижиг дунд үйлдвэрлэлд том зах зээл таны хэлээд байгаа нөгөө нийслэл том зах зээл бараа бүтээгдэхүүн борлуулах гэхээр хууль байхгүй учраас энэ нэг томоохон хүндрэл учирч чадах. За дээр нь бас нэг чухал зүйл нь импортоор оруулж ирж байгаа одоо буюу одоо дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний одоо бүтэн одоо ийм чагсаалтыг гаргаж энэ дээр судалгаа дүгнэлт хийгээд яг алийг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой байна гэдэг энэ чиглэл рүү томоохон ийм одоо цогц судалгаа томоохон бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байгаа. За дараагийнх нь бол энэ одоо ялангуяа одоо энэ ногоон одоо санхүүжилттэй холбоотой орчин үеийн одоо техникийн технологитой холбоотой энэ зүйлүүд дээр түлхүү одоо зээл болгоё.
Өөрөөр хэлбэл одоогоос 10 20 жилийн өмнө байсан тэр зах зээл маань үндсэндээ өнөөдөр бол арай өөр технологи руу шилжчихсэн байгаа. Тэгээ энэтэй холбоотой ингэж бас өөрчлөлтийг шаардлагатай байна гэх. Тэгээд дүгнж хэлэх юм бол бүхэлд нь зээд олголтын бодлогоо нэгдүгээрт бол хугацааг нь уртуулгаж энийг бол өрсөлдөх чадвартай болохгүй бол 3-5 жилийн хугацаатай олгочоор үйл хөдлөх хөрөнгө оруулах чадахгүй, тонгод хөрөмж авч чадахгүй учраас нөгөө технологи нэвтрүүлж чадахгүй байгаа. Ажлын хүчнээ доктортой ажиллуулж чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдал үүсээд байгаамаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол цаашид хуулийн төслийг өргөн барихтай энэ зохицуултуудыг тусгахаар ингэж төлөвлөж байгаа. Баярлалаа. Асуултанд хариуллаа. За ингээд Гамбатын очроод гүшүүн